2025 он Арслангийн орд. За 2025 онд дөнгөж эхлэхэд ангараг гараг ухрах хөдөлгөөнийг таны хувьд хийсээр байх боломжтой. За тэгэхээр ангараг гараг таны хувьд ямар учиртай нөлөөтэй вэ гэхээр мэдээж ангараг гараг маань Арслан болон Мэлхийн ордны хооронд урагшлах ухрах хөдөлгөөнийг хийж байгаа. За 2024 оны сүүлд 12 сард ухрах хөдөлгөөнийг бол ангараг гараг хийсэн үргэлжлүүлэн ухрах хөдөлгөөнөө Мэлхийн ордонд хийж байгаа. За тэгэхээр 2024 оны 4 сар буюу эхний 4 сар дээр ангараг гараг маань ухрах хөдөлгөөнийг хийсээр байх болно. Тэгэхээр бол энэ нь таны хувьд таны зан арын шин, дотоод сэтгэл зүй, таны далд ухамсар, таны хувьд дотоод асуудлуудтай ч холбогдсон болон эрч хүчтэй ч холбоотой юм өөрчлөлтүүдийг бол гаргаж өгнө. Тэгэхээр зарим талаараа таны хувьд маш их эрч хүчтэй болоод зарим талаараа эрч хүчтэй айгүй уналттай энэ юм мэдрэмжүүдийг та оны эхний 4 сар дээр бол илүү их мэдэрнэ. За нөгөө талаасаа бас таны хувьд ямар нэгэн зүйлүүдийг мотивацлагдаад хийгээд бүтээх гэхлээр тодорхой хэмжээний саадууд үүсэх, эрч хүчээ алдах, эрч хүчгүй байгаа мэт мэдрэмжүүдийг илүү их аавна. Энэ маань ангараг гараг ухрах хөдөлгөөнтэй хийж байгаатай холбогдно гэсэн. За нөгөө талаасаа болохоор таны хувьд арслангуудын манууд 2025 онд Бархасууд гараг маань таны хувьд бас их тийм өөрчлөлтүүдийг мэдрүүлэн тэр нь таны нөхөрлөл найс хөхд хүрээллээс гараад илүү их spiritual сүнслэг оршихуй, далд ухамсар, зүүд нойрын эсрэг рүү шилжиж хөдөлгөөн хийн. Тэгэхээр бол энэ маань таныг нэг талаараа материалын ертөнцөөс жоохон холдуулж өгөн зүүд нойр, зүүн совин, холын аялал. За дээрэс нь ямар нэгэн өөрийнхөө сул давуу талуудыг олж мэдэрсэн юм үе рүү шилжиж хөдөлгөөн хийн. За дээрэс нь Бархасууд гараг маань мэдээж нөгөө талаасаа таны хувьд илүү их амрах, илүү их сурж мэдэх, дотоод өөрөө өөртөөгөө харьцах харилцаа зүйлүүдийг бол илүү ойлгуулахад тус нэмэртэй болдог. Тийм учраас та энэ үеэр бясалгал хийж үзэх, эсвэл ганцаараа аялалд явах ч гэдэг юм уу. Эсвэл нэг тийм сурах, мэдэх талуудаа амьдралаас тодорхой хэмжээгээр илүү сүнслэг орших уу, нөгөө ертөнцийн мэдрэх үү, эсвэл далд ухамсар, бодол санааны эсгүүдтэйгээ илүү холбогдоход тухайн Бархасууд гарагийн нөлөөлөл танд идэвхтэй өгөх нэ. За нөгөө талаасаа бол таны хувьд 2025 онд гинтийн хүндрэлтэй асуудлууд болоход та илүү хамгаалагдсан байдалтай бас байна. Арслангийн ордны мандалттай болон Арслангийн ордны нартай хүмүүс 2025 он хүнд асуудлууд үүслээ гэхэд үүнээс хамгаалагдсан юм мэдрэмжүүдэд байнга орно. Тэгэхээр таны хувьд гинтийн хүндрэл зүйлүүд бол илүү холуур байх нэ гэж бол харагдаж байна. За нөгөө талаасаа бас нар сарны хэртэлт таны хувьд ямар байдалтай байх нь вэ? За нар сарны хэртэлт бол мэдээж бас байршлага 2025 он сольж байгаа. Дараагийн 18 сарын турш таны хувьд энэхүү гариг маань байршлаа солиод илүү их таны өөрийн чинь хуваах, хадгалах, бусдтай үрэх, олох гэдэг хэсэг рүү бол шилжиж төлөвлөгөө хийж байгаа. Тэгэхээр бол хэртэлт маань дараагийн 18 сарын турш дээрх байршил руу шилжснээр таны хувьд бусдаас авах, бусдаас илүү их дэмжүүлэх, бусд хүмүүс танд их туслах, бусд хүмүүс тань руу илүү өөрийнхөө хураасан, хуримтлуулсан зүйлүүдэд чиглүүлэх ийм боломжийг бол өгж байна. Ягаад тэгэхээр өнгөрсөн хугацааны турш санчир гараг маань тэнцээ маш том хаалт, блокийг бол үүсгэжсэн байна. Нөгөө талаараа бас санчир гараг маань хэсэг хугацаанд загасны ордноос гарan хоньны орд руу зуны саруудад шилжиж хөдөлгөөн хийсэн байх боломжтой байна. За удалгүй хэртэлт маань энчээ болж байгаа маань эргээд таныг бус хүмүүстэй харилцах харилцаа, за бусдаас ирэх санхүүгийн, бизнесийн, сэтгэл зүйн бүхий л дэмжих тусалцаануудыг бол танд өгөж эхэлнэ. За нөгөө талаасаа бас таны өөрийн чинь оюун санаа нэлээд олон өөрчлөлтөнд бол орж эхэлнэ. Энэхүү хэртэлтийн зангилаа, хувь тавилангийн өөрчлөлт авчирснараа та юмыг хардаг өнцөг. За мэдээж санчир гараг тэнцээ байснараа илүү царцсан хөлдөө, магадгүй их тийм удаандаа ойлгох. За гэвч нэг төрлийн таныг аюул ослоос бол аварч исэн гараг маань ямар нэгэн байдлаар таны хувьд хэртэлтийн зангилаа маань байршлаа сольсноор таны дотоод мэдрэмж, амьдралыг харах өнцгүүд дээр маш их олон өөрчлөлтүүд гарч ирнэ. Тэгэхээр энэхүү ирж байгаа дараагийн 18 сарын турш болж байгаа хэртэлт маань таны хувьд бэлгийн харьцааны өөрчлөлт, шинжилтүүд, магадгүй өөр харилцаа холбоо үүсэх өндөр боломжтой. За дээрээс нь бас дараагийн түвшинд мэдээж intimacy буюу дотоод сэтгэл зүйн хүртэл дотоод өөрчлөлтүүд
танд гарч ирж байгаа учраас энэхүү хэртэлт маань таныг амьдралыг харах өнцөг, амьдралыг харах өнцгөөс гадна өөртөөгөө ажиллах, өөрийнхөө далд тухамс, өөрийнхөө оюун санаа, өөрийнхөө дотоод сэтгэл зүйн асуудал, траума хүртэл олж харах боломжийг бол бүрдүүлж байна. За нөгөө талаасаа болохоор ирж байгаа 18 сарын турш та ямар нэгэн сэтгэл санааны хямралыг даван туулах шаардлагатай, сэтгэл санаагаа сайн сонсохгүй бол та ямар нэгэн байдлаар сэтгэл зүйн өөртөөгөө дотор хүнтэйгээ холбогдоогүй үсэ болоод сэтгэл зүйн өвчлүүдийг бас тусгаас анхаарах шаардлагатай. За энэ үеэр бас таны хувьд хэн нэгэн хүнтэй хуваалцах, авах, өгөх гэдэг юм уу хамтарч авах үйл хөдлөх хөрөнгө зүйлүүд бол гарч ирэх боломжтой. Хэн нэгэн хүн танд өв хөрөнгөө үлдээх өндөр боломжтой. Хэн нэгэн хүний үхэл хагацлаар ирэх бас тодорхой хэмжээний танд өв хөрөнгийн асуудлууд ирж байгаа 18 сарын турш хэртэлтээр ирэх боломжтой. За энэ бол маш олон янзаараа тоглогдох боломжтой болохоос гадна нөгөө талаараа таны хувьд банктай холбогдсон ямар нэгэн зээл хөөцөлтөд авч чадахгүй байсан бол ирж байгаа 2025 оны намрын сарууд бол танд илүү тустай харагдаж байна. Тэгэхээр ирж байгаа намрын сануудад зээлчин бүтэх юм уу, үр зээлээ дарах гэдэг юм уу, үр зээлтэй холбогдох гэдэг юм уу, илүү их үр зээл тавьж ямар нэгэн зүйл хийх гэж байгаа бол энэ үеуд маань энэ үеэр илүү идэвхтэй болох боломжтой байна. За нөгөө талаасаа сугар гариг ухрах хөдөлгөөнийг бас 2025 онд хийж байгаа. Тэгэхээр 2025 он сугар гариг ухрах хөдөлгөөний эснэрээ таны хувьд бодол санаа, сэтгэл санаа, за ирээдүйн зорилго тэмүүлэл болон хамтарч өгөх, авах, бие биендээ туслах, дэмжих гэдэг энэ хэсгүүдэд чинь ухрах урагшлах хөдөлгөөнүүдийг бас хаврын саруудад хийнэ. Тэгэхээр 3 сарын сүүл 4 сарын ихэнх үе хүртэл энэхүү гариг маань ухрах урагшлах хөдөлгөөнийг хийснээрээ таны хувьд тодорхой хэмжээгээр өөрийнхөө итгэл үнэмшил, сургууль соёл, өөрийнхөө хадгалсан зүйлүүдэд дамжуулан ямар бизнес, ямар дараагийн төлөвлөгөө, ямар том азаа туршилсан зүйлүүдийг хийх үү гэдэг дээр нэлээд олон эргэлзээ, тэнэгэлзээ, өөрчлөлтүүдийг бол татна. Мэдээж сугар гариг мөнгө хариуцдаг гариг ухарж явах, урагшлах үеуд дээр нь болгоомжтой байх шаардлагатай. Буруу зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхий, ялангуяа ухрах үеуд нь. За тэгээ урагшлах хөдөлгөөнөө бол 4 сарын 11-ээс хийж эхэлж байгаа. За дээрэс нь үүнээс гадна Тэнгэрийн ван гариг маань бас ирж байгаа 7-8 жилийн турш бол таны хувьд хүрээлэл найз охтын харилцаагаа шилжүүлж байна. Тэгэхээр дараагийн жилүүдэд ерөнхийдөө бол таны ажил карьер дээр тогтворгүй байсан зүйлүүд бол тогтвортой болж эхэлнэ. Ямар ч байсан таны хувьд өнгөрсөн 7-8 жилийн турш хийж исэн ажлаа тогтоох гэж нэлээд их үзэж исэн бол энэ илүү тогтвортой болж эхэлнэ. Харин таны тогтворгүй болж эхлэх зүйл бол нөхөрлөл хүрээлэл. Тэгэхээр маш олон тооны шин төрлийн өөр хүмүүстэй та найзууд нөхөрлөл хүрээллийг бол үүсгэхээс гадна бусдаас илүү өвөрмөц харагддаг, бусдаас илүү шин харагддаг, бусдаас илүү сонирхолтой хүмүүсийн хүрээлэлд та бас орно. За нөгөө талаасаа бас таны хувьд олон янзын үзэл бодолтой, олон янзын хоббитой хүмүүсийг цуглуулсан ажлуудыг хүртэл зохион байгуулах өндөр боломжтой. За ерөнхийдөө бас та нийгэмд өөрийгөө харуулж байгаа байдал чинь бусдаас арай өвөрмөц. За дээрэс нь та өөрөө бас тийм өвөрмөц өөр хүмүүсийн дунд өөрөө орох сонирхолтой. За дээрэс нь ийм олон тооны өөр хүмүүстэй хамтарч ажиллаж сурч мэдэж илүү хүрээлэлээ тэлснээрээ таны хувьд бас нийгмийг харах өнцөг, ертөнцийг харах үзлэн хүсэл мөрөөдөл дээр хүртэл шинэ алхмуудыг та хийж эхэлнэ гэж бол харагдаж байна. За нөгөө талаасаа болохоор таны хувьд бас ямар нэгэн гинтийн сонирхолтой хамтрагчууд, хүрээлэгчүүд өөрийнхөө амьдралд бол дуудаж байна. За дээрэс нь бас олон сонирхолтой шинэ идей санаануудыг та цаашд өөрийнхөө зорилго дээр бол тавьж гин, бий болгож байна. За нөгөө талаас таны хувьд хэртэлт бол мэдээж хамгийн сүүлийн удаа 2025 оны 4 сард бол болно. Энэ нь таны итгэл үнэмшил, за энэ нь таны боловсрол, сургууль соёл дээр бол дахиад нэг удаа болно. Тэгэхээр энэ хэртэлт дээр та ямар нэгэн шийдлүүдийг гаргах шаардлагатай. Энэ дараагийн 18 жилийн турш бол дахиад идэвхтэй болохгүй юм өөрчлөлтүүд бас гарч ирэх нэ. Арслангуудын маань хувьд мэдээж энэ нар сарны хэртэлт маань илүү зөөлөн, илүү мэдрэг, илүү прагматик юм ордууд руу шилжих хөдөлгөөнөө хийж эхэлж байгаа. За нөгөө талаасаа бас таны хувьд арслангуудын маань хувьд эхний 6 сар буюу 2025 оны эхний 6 сард илүү үр бүтээмжтэй, илүү амархан, easy, эерэг байгаад хоёрдугаар хагас болохоор илүү их таны хувьд дотоод сэтгэл зүй суйруудаа илүү их анхаарсан, илүү өөртөөгөө ажилласан, өөрийнхөө дотоод энерги эрч хүчүүдийг зөв чиглүүлсэн. За дээрэс нь бусдад илүү эрч хүч энерги алдахгүй худал хуурмаг хүмүүсээр
тойрон хүрээлүүлэхгүй байх шаардлагатай. Ямар нэгэн зүйлд автах, хэтрүүлээ их уух, хэтрүүлээ их идэх, хэтрүүлээ их одоо indulgence хийх ч гэдэг юм уу. Тэгээ иймэрхүү зүйлүүд бол таны хувьд идэвхтэй бас болж иж болох үс учраас 2 дугаар агас буюу 6-аас 12 сарын турш болж өгвөл илүү ухаарл авсан, одоо илүү энерги цэвэрлсэн, харагдахгүй байгаа орчинд үүсэж байгаа тэр одоо сүнслэг оршихуугаа илүү их одоо цэвэрлсэн ийм өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай. За жилийн 2 дугаар хагаст магадгүй та сайхан амралт, сайхан ретрит эсвэл аялал зүйлүүдэд цаг хугацаагаа зарах нь илүү таны хувьд ээлтэй байхаас гадна, тав тухтай амралт таны хувьд бас илүү чухал байхаас гадна, ямар нэгэн дотоод сэтгэл зүйн өөрчлөлтүүд, таны дотоод сэтгэл зүйд болж байгаа хувирал өөрчлөлтүүд маань таныг бас нэг талаараа одоо амьдралыг өөрчлөх, харах, за өөрийнхөө суур хундаам дээрээ дахин ажиллах, цаашид одоо юу гэдэг удахгүй одоо гариг эрхсүүд байршлаас болон 2026 онд болох шинэ өөрчлөлтүүдийг тавихад өөрийгөө бэлдэх, том алхмыг хийх одоо суурьуудыг тавих шаардлагатай хэрэгтэлтийн зангилаанууд бол танд өгч байна. Тийм учраас одоо таны хувьд ямар нэгэн шин зүйл орж ирэхийн өмнө хуучин зүйлүүдэд гаргаж хаях, хуучин эд материал зүйлүүдээ хэрэглэхдэггүй бол хэрэглэхээ болох. Ямар нэгэн хуучин харилцаа, хуучин эд материал, хуучин хэрэглэнгээд өмснөгээд өмсдгөө хувцснууд бүгдийгээ цэвэрлэх шаардлагатай үед, хэрэгтэлтийн үед буюу 1 сарын 11, за дээрэс нь 7 сарын 26, 9, 10 сарууд бол таны хувьд 2025 онд хамгийн идэвхтэй бол өнгөрч гарч ирэх нэ. За илүү олон мэдээллийг юм уу эсвэл илүү өдрүүдийг зоосон мэдээлэлтэй холбогдох гэвэл манай пэйж руу та бичээрэй.